За гандан тэгчлэн дөрөв төдөөс бүтсэн үг юм байна. Гандан, тэг, чинлэн. Гандан гэдэг нь баяр баясгалан, их жаргал, тэг нь тээгч зам, чин нь агуу их, лэн орон газар. Энэ дөрвийг нийлүүлээд орчуулахаар их баяр баясгалыг тээгч орон гэж байгаа юм байна. За тэгээ энэхүү нэрийг 1809 онд Чевл усан айдын утагт төвдөө алдартай гандан гэх хийтээс нэрийг нь уламжилж аваад тэгчлэн гэх тодорхойлолтыг нэмээд энэхүү санаагаа төвдийн лам нарын зөвлөлөөр батлуулан гандан тэгчлэн нэрээ авсан юм байна. За тэгээ ямар ч тач тухайн үеийн их хүрээнд буюу төв газар байгуулагдаад 1809-с 1937 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж хамгийн том шашны төв болцоод байж ирсэн чинь буутай зэргүүд дайрч орж ирээд бүгдийг барьж хорж хороогоод гандангийн ойролцох сүм хийдүүдийн доторх үнэт зүйлсийг хурааж судрыг шатааснаар үйл ажиллагаагаа зогсохгүй 1937 онд Жанарасаг бурханг ачаад аваа явцсан байна. Үүнийг бол зарим хүмүүс сум их зорилгоор аваад явсан ч гэж ярьдаг. 1944 он Жанарасгийн дуганыг дахин сэргээсэн бөгөөд энэ нь буцаага жишин сэргээхтэй биш Орос улсын улс төрийн бодлого социализмыг ухуулах санаа байсан. За яг юугаараа ухуулад байна гэвэл бусад улсад Монгол улс социалист ч гэсэн өөрийн өнгө төрхтэй эрх чөлөөтэй гэх дүрийг үзүүлэх гэж буцаан сэргээн барьсан байдаг байна. Сэргээн барьснаас хойш төрөөс лам нарыг томилоод хараан хяналтандаа байлгасаар 1990 оны нүрийг үтсэн байна. Арчилгаагаар нь чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулж 1991 онд дахин Жанарасгийг босгох ажил эхлээд 1996 оны 12 сарын 27-нд мэлмийг нээж өжээ. За тэгээ Жанарасаг бурхан 26.5 м өндөр бөгөөд 9 давхар барилгатай тэнцдэг байна. Хийхдээ 17 тонн ган каркас босгоод 20 тонн цэсээр хийгээд 75600 алтан хуудаснаа чармалсан байдаг байна. За урлаг талаас нь багахан ярил Монгол төвд хэцтэй холимог, сэлбэр, ур хийц, бэлэгдэл, хээ гэх мэт зүйлс байдгаас нь харвал энэ бол зөвхөн шашин биш. Урлаг, гоо зүй, соёл, бэлэгдлийг багтаасан урлаг шашны бүтээл байх нэ.